Өмнө нь иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах нь төр засгийн үүрэг байсан бол өнөөдөр иргэн хүн эрүүл байхын тулд өөртөө анхаарал хандуулах үүрэгтэй болоод байна. Харин эрүүл байхын тулд улс орныхоо эрүүл мэндийн тогтолцоо, хууль тогтоомж, үйлчилгээний талаар мэдээлэл мэдлэг иргэдэд муу байдаг. Тиймээс иргэдийнхээ мэдээллийг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн газар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах нь зөв арга гэж үзжээ. Тиймээс өнөөдөр 30 гаруй мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Анх удаа биднээс 34 байгууллагатай гэрээ байгуулах гэж байгаа. Цаашдаа бол энэ бол араа хумигдах байх гэж ойлгож байгаа. Явцын дунд бол биднээс энэ дотроосоо бас сонгож авах, цаашдаа бас удаан хугацаагаар хамтарч ажиллах ийм түншүүдээ ингэж сонгоно гэж ойлгож байгаа. Тэгээ биднээс энэ хамтын ажиллагаа жил тусам улам өргөжиж явна байх гэж найдаж байгаа. Манай хүн амын дундх эрүүл мэндийн боловсрол эзэмших өнөө тухай ойлголт улам сайжирна гэж ойлгож байгаа. Эрүүл мэндийн салбарын үндсэн хууль болох эрүүл мэндийн хуулинд бид тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. Энийн гол санаа нь болохоор иргэн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээх ёстой, үүрэг хүлээх ёстой гэдэг энэ чиглэл рүү биднээс явж байгаа. Эрүүл мэндийн газар болон хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг жилийн хугацаанд хамтран ажиллаад мэргэжлийн чиглэлээр мэдээллийн их сурвалж нь эрүүл мэндийн газар болж иргэдэд бодит мэдээллийг хэвлэл хүргэснээр олон нийтийн эрүүл мэндийн ойлголтыг дээшлүүлэх юм байна.